За. Би 27 сургуулиуд явж байгаа маа. За. Тэгэд хоног газар үйдэг. Хаанууд танаас чадах чийдэх. Таны амьдрал хийх дагаар дээр өндөг учраас бидэнд сонирхолтой санагддаг хүний амь насыг хамгийн өндөр хариуцлагатай авч явдаг хүмүүс чинь тань шүү дээ. Өнөөдөр тэгээд бисгчийн хүнийг зөвж хийдэг болохгүй. Ара. Манай гэрүүлийн хүмүүс одоогор байхгүй байгаа Америкт байгаа 5 дахь дээр одоо тэрний дараа оччихлоо. Зүгээр. Та тэгвэл гэрийн хүмүүс гадагш явсан болсон дотор байгаа очоод тань би хоол хийж өгдөг гэж бодож байна. За яа тийм байга ярьж байгаа юм одоо бадард аваатагаар чи гэртээ очоод болох юм. Багш зүгээр. Их үү болохгүй. Тэгээд тогтох Монгол хүмүүс цаашаа гэхгүй шүү дээ. Одоо тэгээ Монгол хүн байд одоо тэгээ нэрэ хүн хоног гэж хэлсэн тэгээд болохгүй. Тэгвэл маш хариуцлагатай ажил хийдэг хүн би одоо олон хүүхдүүд чинь ер нь бол хүүхд байхдаа би нисэж болно гэж ярьдаг шүү дээ. Та тийм болохгүй шүү дээ. За нисэж хүний тухай амьдралын тухай ажлынхаа тухай аваа манай шавьд очиод очихдоо. Шавьд багшийн томчилд багшаа хилээд өгөл дөө. Багшаагаа очиод болохгүй шүү дээ. Тэгвэл багшаа. Тэгвэл За тэгээд за таны алдар юм бэ? мөнх очир намайг хэмнэр өгдөг. За энэ ажлын автобус уу те? Айшээс очих уу? За тийм баярлалаа. Зя. Ядаас очих. Би яах? Зя. Шүү. Үрдэлж нилээд үлээлээ шүү. Их башиг хүмүүс хийх. Сарын ээлжлэн нэглэмэхэд насыг нэмнэ. Буйник дэнслэн нэглэмэхэд жилиг таарна. Намар аранслан холдох тэгэм багын өдрөө дурслаа. Наслах тусмаа сэтгэл зовж бусдын энэ бэ? алах штэ. Хамаагүй. Одоо тэгэл ганцаараа гэрт одоо хүн байхгүй. Охин байгаа. Манай охин одоо сая хичээлээсээ. Хэн орсон бэ? 5. За. Я. Нехо. Самайно. За, охин даа одоо үзсэн. За, хонхгүй тань ирээд нисгэж өмнө хоногийг Чингис хаан эсвэл дээр уцаараа байгаад аав нь бариад ирсэн. Хоног гисэн. За, гэлалаа. За, тэгье. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Мөнх очир ах их. За, тийм гэдэг айлын байна да. За, та нислээс хаараас бууж ирв сая. За, Сөүл очиод болоо да. Сөүл очиод ирлээ. Өдөртөө ер нь ичээл тэндээ жоо буцаад нишээд дахиад ирэх үү? Тий, тэндээ бол ерөнхийдөө нэг цаг гарна л болдгоо шүү дээ бид нар чинь. Хөнөө булгаа, зөрчигчөө булгаар тэгэл онгоцоо цэвэрлүүлнэ, түлшээ аавна. Үзлэгээ хийн тэгэл буцаал нөгөө наашаа ирэх зөрчигч аваад тэгэл буцаад өрөөд ирнэ. Сөүл өрөхөд ер нь хэдэн литр түлш зарцуулах вэ? За, Сөүл чинь хоёр талдаа нийлээд нэг 6 цаг гарна гэдэг чинь 4 6 26 тонн. 26 тонн түлш. Тий, 16-24 тэгж бодох чинь. Дундас зарцуулт бол нэг манай одоо миний огц бол нэг 767 дундас зарцуулт нь цагт нэг 4500 кг-ыг зарцуулдаг шүү дээ. Та хэдэн жил ирэхэд одоо ингээд агаарт дүүлж явна ер нь 28 жил 12 хоног гэсэн чинь. За 28 жил 12 хоног. 1989 оны 12 сарын 1-нд Улаанбаатар Завхны тосон сэнгэл завхан гэсэн маршрутаар Аан 26 огцорч. Одоо Монголд 2 дугаар хэсэгчээд гэдэг. Тэгэхээр зэрэг өнөөдөр яг 28 жил 11 болсон үү? Та ер нь хүүхэд байхасаа ер нь нисгэж болъё гэж боддгоо ер нь яг ямар замаар одоо ингэж нисгэж болсон. За тэгж яг нисгэж болно гэж би боддог юм шүү. За
болдог байсан. Би өөрөө их математикт их сонирхолтой байсан. Тоо чи 84 онд австрали мөрөө харамжилт гэсэн. Тэгээ ерөнхийдөө нэг эдийн засаг санхүү ч юм уу тиймэрхүү талаар явъя гэж бодож байсан. Тэгэл яг хүний хувьд сая агарын тээврийн инженер эдийн засаг гэсэн тийм хөвөр авч ирсэн юм шиг баг. Агарын тээвэр эксплуатаци воздушного транспорта буюу одоо агарын тээврийн ашиглалт гэсэн тийм хөвөр ирсэн. Тэгээд яг энэ нь бол одоо нисгч болдгийм гэж мэдээгүй. Тэгэл тэр хөвөрийг авчихсан эрхүүгийн бэлтгэлтэй. Биш Оросд бас жоохон өөрөө ер нь сулхан байсан л да. Тэгээд дараа нь яг үндсэн 85-89 онд Кировградын нисхийн дэд сургууль одоо нисхийн актив болцсон юм. Тэрийг төгссөн. Тэгээд чинь одоо инженер нисгч гэдэг тийм дипломтой. Тэгээд тэрээс удалгүй 2 дугаар нисгч шууд. Тэгээд шууд 2 дугаар нисгч болоод жоохон зөөгдөж өрөөл тэгэл нисч эхэлсэн. Онгоцны тэр одоо барьж сурахын тэр ер нь яаж бэлтгэдэг юм одоо ер нь? Одоо ер нь яаж бэлтгэж байгаа юм? Тэрсээрээс юу л да? Эхлээд бид нар ч одоо онлоо баах нь үзнэ. За яг онлоо үзэж байгаа бол 2 дугаар курс дөнгөж төгсөөгүй л нэг жижиг онгоцоор нисгэр эхэлдэг. Одоо хоёрын нисгч юм гэсэн. Одоо тийм private pilot license гэж тэргээр чинь хамгийн багадаа одоо 50 цаг нисчээ тэр хоёрын нисгч юм л гэдэг явдаг. Тэгэл эхлээд тэр одоо яг 18 гэдэг онгоцоор нисчихсэн анх вэ чинь миний багш Притков гэдэг. Сайхан тийм залуухан. Одоо тэр үедээ 20-тэй залуу байлаа дээ. За. Тэгэхээр чи одоо бол надаас их цөөх ах тийм ихрэс. Манай сургуулийг өмнө төгссөн тэгээд багш болсон. Тийм хүний шат бол тэгэл тэр яг 18 гэдэг онгоцоор чинь тэр чинь одоо бид нар чинь хотоос нэлээд зайтай. Тийм жижиг мала виски гэдэг нэртэй тийм тосгод казаранд амьдарна. Тийм баг. Тэгээд Орос, Монгол, Куб тэр чинь бүх оюутнууд өрөөсөө тэр манай казармч их том. 70 курсант. Нэг казарм давхар болтоо. За. Андаа давхар болтоо тэгэл. Тэрнда тэгэл өглөө басаад өдөр чинь нисээд нэг нислэгийн дадлага хийгээд одоо нэг онгоцон дээр нэг багштай 5 оюутан. Тэгэл нэг 5 хичээлжээд одоо инженер нисгээл дадлага хийгээл тэгэл нэг бууж хамгийн онгоцч одоо хамгийн хүнд хэсэг нь бол нэг бууж хөөрөлтүүлт гэдэг шүү дээ. Тийм бах тий. Одоо машиныг бол чи бас ялгаагүй шүү дээ. Нэг хөдөлгөх хоёр чинь тийм ээ. Чи одоо нэг Орос гараад байгаа чинь бас тэрнтэй болоотой шүү дээ. Одоо зогсож чадахгүй байх юм шүү дээ. Тийм ээ. Тэр шонгоц чи хамгийн хүнд тийм байдаг. Тэгэхээр тэрийг маш их дадлага шүү. Одоо хөөрж буух одоо юу гэдэг гадаадад айлч одоо Сөүлд ч, Токиод ч, Берлинд ч юм уу Ширүүтивд ч юм уу буухад одоо хэл бол англи хэл дээр явагдана тийм үү? Одоо ерөөсөө бүх газар л англи болчихсон. Англи би буух зөвшөөрөл авах. Одоо нэг шаардлага байна тийм болсон. Дээрээс нь одоо чинь нэг бид нар чинь англи хэлний 4-р төвшин гэж одоо. Гэхдээ нэг энэ яг зүгээр жирийн англи хэл биш нэг мэргэжлийн хэл. Англи хэлний 4-р төвшинтэй заавал байх хэрэгтэй гадаад хэллэгэнд. Тийм ба. Тэгээд 4-р төвшинг нэг авлаа гэхэд тэр зөвхөн 3 жил өвчнөтэй. 3 жил тутамд нэг шалгаад хайлаа шалгуулна. Тэгээ одоо дөнгөж чинь нэгд өдөр сая нэг шалгалт өгчөөд одоо тэгээд энд нэг шалгалтаа өгөөд бичлэгийн нэг англи руу явуулдаг. Бүрөө. Тийм тэнд англи контентал гэдэг тэр юутай манай иргэний эсгийн ерөнхий газар гэрээтэй. Тэд нар одоо нэг хөхнөө шүү дээ тэнд. Нэг хүчрэг гэдэг нөхрийн одоо энд 30 хэдэн минут одоо ярьсан бичлэгийг тэр юм сонсгоо тэрийг нэг ойлгоо тэрийг буцааж ярина асуултанд хариулна. Тэгээ тэрийг тэнд шалгаад одоо за энэ нөхөрд одоо дүн тавиад явуулдаг байхгүй. Одоо манай ч мундаг гадна төгссөн залуучууд байна шүү. Тийм баг. 6-р төвшөнтэй. Хэрвээ та хэлний 6-р төвшөнтэй байх юм бол та их шалгуулах шаардлагагүй байхгүй. За. Бушаага гэрээд хэлцүүлээч. За тийм манай газар дээрх. За энэ одоо миний хань байна. За. Бид хоёр ч одоо нэг анги хоёр. Амар 10 жилийн. Тосон зингэлийн нэг анги манай хамгийн том хүү Хатанбаатар гэж одоо Америкт байгаа гэр бүлийнхээ өнтэй тэр нэг жоохон өөр юм байна. Тийм байна. Чи одоо манай ач бид хоёр дээр тэгээд гуравтаа. За. Тэгээ энэ манай охин одоо энэ галтгоо дээр яваад байгаа амаахын ингээд
Одоо энэ жил төгсөх курстэй. За энэ манай аав ээж хэр компьютерээс одоо бүтэн дурсан байлаа. Манай аав чинь би ч айл авах юм байна. Манай аав чинь намайг 3-тай авах болсон. Би айл авах хүүхэд 7 хүүхэдтэй айл. Манай ээж болохоор 99 онд аялаа сайхан малчин байсан. Одоо манай аав чинь засгийн газрын жуух нухаар шагнуулжсэн цагаан сарлахаар одоо тэр нэг ундаг гаргад тавьдаг байлаа манай ээж чинь. За тэнд болохоор зэрэг манай хатан аав ээж хоёр. За манай хатан ээж одоо байгаа шүү. За. Одоо 86 7 хүрч байна да сайхан. Гэсэн би. Хатан аав манай хатан аав чинь 2 дайнд оролцсон. Хатхан голын 39 45 оны жилийн хоёуланд нь оролцсон тийм Ахмад дайчин. Бас өвсгөлийн усууд сүүлд энд нэг Ахмад дайчид нэг өрөө байр өгсөн шүү дээ. Тэгээд энд манай хатан ээж бол одоо тэр хотод ороод ирсэн байгаа. Тэр далбаан дээр үг За энэ манай хүү хөрөн хийгээд 3 жилийн өмнө 2 жилийн өмнө хийсэн юм тийм ээ. Хөрмөө хийсэн. Тэгээд энэ аавда дурссан юм байгаа. Одоо тэгээд манай хүү бэр манай ач бүрээ гай хийгээ ингэж яагаад. За. Тэгээ энэ Тэнгэр төссөн уулсын өмөр танхил үрдэ хан хурмаст төвчээр хатуурч ноён нуруу төшиг дулгуур миний аав. Аав танда, аава танда хайртай шүү гэж байна. За. энэ ингэж манай хүүхдүүд одоо тэр хөрмөн дээр аавдаа юм юу ээждээ болохоор одоо тийм 5 шүү малын юутай тийм сүвнэр үлгэж ирсэн юм. Энэ хөвсөллөөр жоохон цаатан А биш энэ хөвсөлөх биш энэ үлгий. Баяа үлгий манай курс асетгэд энэ 767 огцоо дарга байдгийг. Тэр маань надад үлгэж ирсэн. Энэ юм гоё ташшуур одоо энэ юуны жинхэнэ нэг гөрөөсний хөл юм уу та тийм ээ. Тийм байна. Тэр Гоё ташшуур тийм. гоё ташшуур үү? Тийм бай. Тийм ташшуур байдаг. Тэгээд ер нь бол таны 3-таа байхад аав нь өнгөрсөн гэж байна. Тэгээд ээж нь бол таныг бол ерөөхдөө бол түнс хойш Тэгэлгүй яах вэ? Одоо манай гарч гэрт орж им болж өсгсөн байх шүү. Масаараа малдагсан нарийн мал хонч их малж ялаа сүүлд одоо нэлээ насан дээр болгонгоцолонда ферм дээр өхөр саажсэн. За энэ ингээд бахан заанууд яг энэ тэнд явсан газраас нэг энэ заанд бас жоохон энэ айлд байхад их ивэлтэй авт юм гэлээ тий. Тэгж ярих юм. Тэгээд цуглуулгын Холын нислэгт гадаад руу яваа тэр хоорондоо ер нь амарч ахын төтэ бол буудалт энэ төр байдгүй тий. Буудалт бай тий. Берлинд гэхэд бид нар чинь нэг 7 хоног 2 явж шүү дээ. Дөрөвдөдөө болоод бүтээсээ дууссан. Дөрөвдөд очиж буучаал очиж буудалтаа ороод амтчихсан. Тэгэхээр тэндний ерөөхдөө шаардлага байдаг гэсэн. Та нар бол маш сайн амрах ёстой. Тэгэлгүй. Тэгэхээр одоо 5 од мод юм уу 3 од модтой тийм шаардлага байдаг бах тий. Дөрмөөрөө 4 оттойгоос дээш буудалт байдаг. Ерөөсөө тэр олон улсын дөрмч байдаг. Манай дөрмөн дээр 4 оттой гэж байна. Хамгийн бага. Тэгээд дээрээс нэг security сайн байх хэрэгтэй. Одоо энэ чинь нэг террорист нэ тэрэгэд бас халдлага молдлого тийм ээ. Янз бүрийн асуудлаас болоод тэнд бол хамгаалтын асуудал бас сайн байх хэрэгтэй учраас хамгийн багадаа 4 оттой гэж дуудалт байх хэрэгтэй гэдэг. Тийм байх. Та нар маань л ерөөс нийт чавчж болохгүй ажил шүү тий. За энд ингээд байхаа онгоцууд байгаа маа. За тийм байна. За миний ах Монголд ирээд нэсчээс аан 24 гэж байна да. Аан 24-ний байна. За тэр 50 зөөчдөг мундаг онгоц шүү дээ. Одоо Монголд бол их л олон жил сайхан ниссэн да. За тэгээд энэ нар зөвлөж хэлвэл аан 24-ийг ямар машин гэх юм ер нь? За ер нь жил 130. Жил 130 маяг тийм мундаг. За дараа нь нисчихсэн юм. Боинг 727. За Боинг 727. Тий. За би чинь 89-с 92 онд дуустал 24 дээр 2 дугаар нас дарга хийж болсон. 92 онд дарга болоод нэг дараагаар удаа насэйгүй. Хэдэн сар насээл тэгэл энэ 93 он гэхэд 27-аас шилжээд очсон. Солонгос танхны сонгуульт хийж хэлээ. 92 оны 9 сард солонгос бичээл одоо тэр чинь. Нэгэсэндээ капиталист бүлэн шүү дээ. Тийм байна. За дараа нь одоо билээс чийсэн. Арабс 310 гэсэн тийм. Арабс 310. Тэгээ 98-аас 2010 он хүртэл энэ Арабс 310 огцны дараагаар нь хичээсэн. Арабс 310. За тэгээ одоо хамгийн сүүлдэгч одоо миний мессеж байгаа. Боинг 767 гэдэг агаар хэлэг байлаа. За одоо тий. Нөгөө авраг амтэн шүү дээ. Тий одоо энэ ч болохоор зэрэг энэ GU 1015 нь болоод
767. Тэгээ энэ чинь юу шүү дээ. 257 хүний судалтай. 257 судалтай. Тий. Манай чи хоёр юу байгаа л да. Нэг нь 257, нөгөөх нь болохоор зэрэг 220 хүний судалтай. Ягаад гэвэл тэр нэг бизнес кадастр нэг том судалтай айгу 25 бизнестэй очирч байгаа арай цөөхөн хүний судалтай. Анх нөгөө захиалж авсан огцуд. Тэр 67-гийн чи би одоо Америкээс авчирч байлаа. Харин би яг тгийг асуух чилээ. Одоо ингээд тэр том онгоцуудыг бид нар чинь ингээд захиалаад ацрахаар хамгийн туршлагатай хүмүүс л очиж ацардаг байх. Яг би тухайн үед нэг багш байсан, багш насгч. Одоо багш л да. Тэгээд тэр 67 гэж нэг customer test гэж хийдэг. Тэгээ эндээс би нэг онгоцны дарга нэг 2 дугаар насгч. Бид гуруулаа очиод нэг ахлах үйлчлэгчтэйгээ тэгээ тэнд Америкийн тэнгэр дээр тэр энэ авсан 67-гаар хөлгийг 3 цаг нис шалгаж байлаа. Агаар дээр тэр Америк багштай байлаа. За. Тэр production test manager гэдэг би нислэгээ тэр нэг инженертэй хоёлоо бусад одоо нэг агаар төлөвлөгөр утрааш үү дээрээс. Юу яаж байгаа? Хөдөлгөөр унтраад байна. Одоо яг унтраагаад буцааж асч яана уу бүгдийг шалгана. Тэгээд нэг хоёр хөдөлгөөрөө шийдлээд нэгээр нь унтраагаад асаагаад тэгээд тэр нэг бүх хүчил төрөгчөө маск интершн бүгдийг унгаад шалгаад 12 метр болчих юм гэсэн да. Тэгээд тэгтэр зэрэг одоо тэр сятлж шалгаж байгаа. Тэгэхээр хүний анхны хайр бол хүний ээж байдаг байна. Захирлаа таны кофе? Та бүгд Наа тавьчлаа биш. Уучлаарай захирлаа би сүүг нь мартчих одоохоо. Тэгэхээр одоо бид нар юу гэдэг дарахын явъя гэвэл дарахны зам гэж байна тийм үү? Одоо юу гэдэг ингээ 22-ын товчоогоор гараад ингээ дарахны зам гэж байна. 61-ийн гармыг гараад гэдэг ингээд нэг тодорхой. Та нарт бас нэг тийм зам байгаа шүү дээ. Агарын зам. Тийм. Тэгэхээр одоо бол тийч бол миний одоо бидний бол нүдэнд харагдахгүй зүйл шүү дээ. Онгоцол юм явж ийн энэ нь тэр зам мам гэдгийг одоо энэ та тэрийг зүгээр дүүл маш товчхон ярьж байгаа шүү дээ. Зам гэж яг. За жишээлбэл Улаанбаатараас Бээжийн За тэгээ Бээжийн явъя. Улаанбаатар дээр одоо Чингис хаан улсын эсгүүлийн нэг цэг байгаа координат. Хот утар бүргийн яг тэмдэглэгээ байна. Яг тэрийг бол нарийн тодорхойлсон. Тэгээд тэр цэг нэг цэг байхгүй. Шилхэн тэрийг одоо Улаанбаатарыг нэг 5 үсгийн кодоор юм эсвэл одоо нэг Warrior Stars гэж байдаг. Тэр uniform Delta Alpha UD гэдэг. Тэгээд ийшээ уршаага явах төр зэрэг инт гэдэг байж байгаа. Тэр нь яг одоо юуны чойроо сайхан нэг цэг байж байна. Тэр бас нөгөө координатаар нь тодорхойлсон. Яг энэ хоёр цэгийг холбоод шудрам татчихж байгаа л. Тэгэхээр нөгөө онгоцны чинь FMC гэж юм томогдсон. Тэрэн дээр нөгөө координатууд ч өөрөө угаасаа цаанаа database гэж юм та. Тэргээр орцсон байж. Тэгэл тэрийг бид нэг дуудаал гаргаад ирэхэд Улаанбаатар Бээжин гэж хийхэд ерөөсөө тэр та аль маршрутаар нь явах тэр маршрут ч өөрөө тодорхой гараад ирнэ. Тэгэл тэрийг сонгоод тэгээд одоо дарахын явхад нэг машин зөрнөд одоо надтай тийм үү? Машин зөрнө шүү дээ. Одоо дарахнаас Улаанбаатар руу явж байгаа юм уу? Эсвэл цаад Эрдэнэтээс Улаанбаатар руу чойрлож явж байгаа машин надтай зөрнө. Тэгэхээр онгоцсон бас тэг зөрнөд. Зөрнө тийм биз мэдээж. Тэгээд тэд нар ерөнхийдөө бол ямар ойлгосон? Одоо тэр координатад байгаа явна. Гэхдээ таныг явж байгааг мөнгө очрын монголчуудаа явж гинэ гэдгийг мэдээлэл тэр ингэж зөрөх үү? Эсвэл ингэж яг нэг юм зөрдөг юм уу? Яад явуулж байгаа. нэг өндрүүд нь өөрөөр. Өндрүүд нь өөрөөр. Тий, одоо жишээлбэл дэлхийн бөмбөрцгий ч одоо 360 градус 180 градус хүртэл гэх юм бол дандаа сондгой тото ишлооч гэх юм уу. Одоо хоёр онгоцны чи хооронд ерөөсөө одоо бол нэг юу юм байгаа шүү дээ. Зайчлал нь бол их бага байна шүү дээ. 300 метрийн өндөртэй зөрч байгаа шүү дээ хоёр онгоцны хооронд. Тий. Тэгэхээр зэрэг тэр өндрөөр нь тэр өндрүүдийг хэн яг яаж зохицуулах хөөхтэй нөгөө манай диспетчерүүд одоо нислэглэгөөний удирдагч нар зохицуулж бидлээ хэлж байгаа. За Монголын танах урдаас чинь тийм онгоцтой байгаа. Одоохондоо тийм өндөр хадгал. За одоо тийм өндөр тоор. Тэгээд яг тэрийг бол диспетчер зохицуулж байгаа. Тэрс бид нь бол тэр чинь мэдэхгүй шүү дээ. Яг хөө зүгээр яг ойртод тухайн онгоцтой аюултай ойртолт хийлээ гэх юм бол онгоцод тэр тохиолох систем бол үлдээ ТКС гэдэг. Тэгэхээр яг диспетчер газраас бол яг тэр өндрүүдийн маань одоо заагаад тохируулаад өгч байна. За тэгээ энэ имэйл хуур за яг хөө энэ манай гэрүүлийн хүн байдаг. За Яг хөө зүгээр ер нь цагаан сараар
Энэ хүмүүс одоо чинь биш бас нас явцсан биш юм болсон. Тэгэд одоо золгож ирдэг улс их олон байна. Айлд ийм бодолч юм авч ирэх хэрэгтэй. Энэний өмнөх жилээр айл болгонд ирсэн айл болгоод юм морь билгэж ирсэн. За. Өөрт нэг үлдсэн байна. Өнгөрсөн жилийн үг болохоор хүн имэйл хийсэн байсан. Тэрийг үзэж байгаад энэ имэйлийг аваад тэгсэн дутаад энэ имэйл ахиц захиач хийлгэжсэн шин. Энэ миний төрсөн өдрөөр энэ хамар нэгтэй адилхан байна уу? Намайг аваа юм байна шүү. Намайг хийж байгаа. Тийм үү? Тий. За. Энэ манай нэг сайн тэр ач одоо 3 өнгөрч энэ одоо. Ерөөсөө өвөө эмээ хинч болгож байгаа. Одоо бид хоёр чинь нэг энэ хоёрыг хэлгээд манай бив сая тэр Америк төрсөн байхгүй. Тэгээд энэ том охтод манай гэр бүлийн үнтэй бас нэг жоохон хайтаа нэг туслая гэдэг. Тэгээд одоо бид тэр чинь хүлээж байна шүү дээ. Тий. Энд чи одоо өнөөдөр байсан бол одоо тэр бүжгнүүл шүү дээ. Тэгээд. За тэгээ энд манай одоо юунаас ч одоо дандаа миний шавнарын өгсөн. За одоо энэ багшнаас мөнхөөр тань дэ цогтоотрын гэр бүлээс усгүй манай баян 767 гаруй хэлгийн дарга цогтоотр гэдэг. Нишэв тэр гэр бүлийнхаа одоо энэ юугаар айгуу гоё хийсэн ба манай ч одоо мундаг хийж шүү. Энд тэг дууссан. Чи одоо 2012 он гэж байна уу тийм ээ? Долоон бурхан алтан гацсан тэр өрлөө хийсэн. Тийм байна. Тэгж чийлэгж гисэн байгаа юм тэгээд таныг бол ерөөхдөө түрүүн бас байсан одоо тосон нисгэж үү? 2 дугаар нисгэж. Тэгэхээр одоо багш өөрөөр би яалаа гэж орох багш гээд одоо багшлыг та чи бас сургалт одоо бид Монголд одоо энэ нисгчний сургууль өдр байна уу? Эдгээр чи яг нэг онлын болон трежерийн дадлага гэдэг бүхөөгийн дадлага гэж одоо яг онгоц шиг энэ юу гэж газар дээр суулуулсан. Тэр чи одоо нэг хөдөлгөөрийн унтраах бүх юмыг тэрэн дотор хийж шүү. Тэгээ нэг 6 ийм хөлтөө бидрээгээр ажилтдаг. Тэгээд ерөөсөө яг л онгоц гэсэн үг. Дотор суугаад нисэх тул. Тэрэн дээр нэг дадлага хийгээ. Тэгээ онгоцны жинхэнэ онгоцон дээрх дадлагыг бол эндээ бүгд юм. Тэгэхгүй чи асуу өндөр зардал гардаг шүү дээ. Тийм. Америкээс Боингоос нэг багш авчрахад одоо жижигхүү цагийн 2500 доллар. Нэг цаг нисэх. Машин дээр зардал байна. 2500 доллар. Одоо би чи 10 онд 67-гийн юг Америкт Сиэтлд транзит хийгээд тэгээд тэг чи нөгөө манай дээр өөс өөрийн гэсэн багш байхгүй дандаа Боинг компаниас багш нар ирж манай дээр нисчихсэн. Эхний хэдэн хүмүүсийг. Тэгэхэд бол нэг цаг нисэхэд 2500 доллар шүү. Одоо та бол тэрийг ерөөхдөө бол гаднаас багш нар авахгүйгээр та багш гэж байна гэж байна. Багш нь одоо бид надаас өөр багш нар үйл дээ манай. Одоо жишээ нь осол тохиолдоход яах вэ ийхүү гэж бүх юмыг тэгэл одоо тэр шилжин сургалт хийгээд ирсэн энэ жил ихтэй бас хоёр шав гаргасан хүүхдүүд чи яг хүүхдүүд ардрагийн дадлагаас нь эхэлнэ. За яг одоо 2 дугаар нас ихэд дараа судал дээр суулгаж аваад өөрөө зүүн судал дээр суулгаад дундаа нэг safety pilot гэж нэг суулгаж байгаа. Тэгэл Улаанбаатарт нэг хөөрөөл буугаал тэгэл 2 дугаар хайрцагт даргаал одоо суултын анхны дадлагууд байна гэж. Тэгэл дараагаар нь болохоор зэрэг одоо маршрутанд эслэн зөөгөөд эхэлнэ. Яг хөө тэгтээ нэг заавал нэг дэст биш 2 дугаар насч юм нэг хүн дунд нь сууж давхар хянж явна. Өдөрлөгөнд оролцохгүй хяна. Тэгэл нөгөө сурж байгаа нөхрийг бол одоо Улаанбаатараас байж ч юм уу Сөүл ч юм уу явлаа гэх чинь яг хөөргөөл буулгаал тэгэл за нөгөө алдаа оноог нь хэлээ засаал тэгэл жолооны багш яадаг үлээ тэр шиг бүх юм хийгээл ингээл яваад байна гэсэн. Тэгэл тэр хүн одоо бэлэн бодлоо гингүүт тэр чинь одоо иргэний эсгээр тэр газрын итгэмжлэгдсэн байцаагч өгч ч юм уу шалгаал тэгэл нэгээс шалгалт тав. Тэгж байгаа за одоо ингээд бие дааж нисгэн гэж ярина. Одоо орсороо сам гаргана гэдгээс нь тэгэл бие даад нисэл ингээд эхлэн тэ. Ая андмын чи хаалгын тогшооч. Рамана хүн анх зардаг гэсэн тийм. Ингээд иглээ. Хатан тол. За тэгээд үгүй одоо. Одоо 6 төгсөн. 6 төгсөн. Ямар яг юугаар мэрэгч байгаа юм шиг юм ч та. Одоо ерөнхий эмчээр төгснөхийн дараа нарийн мэрэгчлээ сонгодог. Нарийн мэрэгчлээ ямар мэрэгч сонгох вэ? Нарийн мэрэгчлээ одоо арай шийдэг үлээ энэ да. Тий. Төгсөж байгаа бол. Одоо дадлан болоод гарч байгаа юм. Дадлах. Ерөн эмнэлгүүдээр л тойроод яваад байгаа. Тойроод яваа. За.
бас л чухал хариуцлагатай мэржил сонгосон хүн байх шүү. Аа, Аав тийм. шигээ те эмч гэдэг чинь. Одоо энэ чинь хүн чинь айлд нэг эмч байх хэрэгтэй шиг байна тийм ээ. За. Ер нь. Одоо саяхан би мөхрөөлгоо одоо тэгээд одоо тэр чи одоо хийцэж байгаа тоомгол өдөр чинь гэртээ хэвцэр бол тэрийг ер нь нэлээд томруулаад очиж шүү дээ. Манай охин ирж авч одоо энэ гарант метр авч ичлаа. Тэгэхээр айлд нэг эмч байх хэрэгтэй шиг байна шүү. Тэгээ өөрөө эмчиг мэржиг сонгосон биз дээ. Тэгсэн. Аа, нэг эмч байх хэрэгтэй байна чи эмч болоо гээгүй зү. За бас хариуцлагатай ажил байна. Тэгээ инхийн эрүүл мэндийн манаа зогсох юм байна шүү. За манай охин ингээ хоолоо хийж байна да одоо тэгээд. Тэгээ одоо аавыгаа галтгоонд гал алдахгүй ээж байхгүй хайгуур. Ондог. Одоо бид тэр чинь тэгээд хөөхд тий. за энэ манай гэрүүлийн чинь ихээс 13 болоо. Оо за. 13 бүгд сайхан бүгд байна да. За Хамгийн том ах нь одоо 70 өгч 60 та балчаар одоо. Тэгэл 13 айлын дундх нь яг дундх нь юм байна. Баянгуулааны өвөр Баянголын хөндөд Жарланд хайхныхаа ингэрт жарны хамтдаа туулахдаа жаргал зовлонгоо хуваалцаж хасан жархын ерөөл тавилантай хан хороо хамтдаа илэх буян заяаны уулзар болсон бухнаас илүү бурхан аавж хоёр нөө гэж. Сайхан үсвэ. За энэ бас одоо манай шавьд наранд гэжсэн юм байна. Тийм байна. Боён 767 300 агарын хөлгийн багш нисгч хүндэт мөхчөр танд шавь очроод болгон нараас тус ваагч. Тийм байна. Манай. За ишгээ явъя. За энэ бас л манай Батбаяр гэдэг Монгол Улсын гавьяатас Батбаяр гэж намайг тасгч байсан. Одоо аав нь гавьяатас Тамир гэж миний багш байсан. Энэ Батбаяр бас өөрөө миний Боён 727 310 өдөр миний багш байсан. Сүүлд нь буцаад 67 өдөр би нүнийхээ багш болж илээ. Багшийнхаа багш. Батбаяр нэгэд бас байгаа миний багш гавьяат насгч. Тэгээд багш нарынхаа багш болж үзлээ. Энэ сайхан утганд орсон багш. За манай охины өрөө байна. За охины өрөө энд байна. За энэ манай хүүхдүүдийн тэгэл зураг хөргүүд байна да. Одоо ваны чинь энэ хүүхдүүдийн чи гарч явахад нэг зах зээл шилжээд атуухан байлаа шүү дээ тийм. За. Хэрэг дээр хоёроор хязгаарлалсан ч юм одоо мэдээж ч одоо тэгээ охинтой байх сайхан ер нь хүнд ч одоо хүүхдлээд чаргал юм шүү дээ тийм ээ. Тэгээд эдгээр чи манай охин ч одоо 22 23 хүрэх чинь одоо тэгэл өглөө хатан заа болгоопс яваараа тэгээрээ ингээрээ гэл тэгээ өөрийгөө бодох тэр зүг ээжигээ зовоож ижтэй гэж яваад. Гэхдээ 22 одоо надад юу ээж одоо ер нь намайг тэгээд одоо яах нь би ч одоо чинь ер нь тийм тэгж боддог байсан. Гэтэл аав ээж тэгж боддог юм байх юм. Одоо эднэрэ чи одоо манай онд чинь харих одоо 27. Тэгтэл гүйтэй санаа зовоод ерөөсөө одоо тэгчих юу гэл ингээл ерөөсөө тэр чинь яг л нөгөө нэг хүүхдээсэн шиг л боддог даа. Аав ээж чи. Яа бодохоор та ээжигээ зовоож ирсэн байна. Зовоож ирсэн байх харин тийм. Тэгэхээр тэр үчил энэ хараусал энэ ухаан ер нь дандаа л юм хажимдаж ирдэг юм шүү. Тийм байх. Тэр үчил одоо балгач ажил байлаа сая нэг дуусна. Ил тавчсан тэгээд санаа зовж л байсан байна. Тэгээд дээрээс нөгөө нэг нисгч гэдэг хүн чинь тийм. Тийм шүү дээ. Энэ чи ажил айгу юу дөө шүү дээ. Эрсдэлтэй ажил шүү дээ. Бас хариуцлагатай ажил. За энэ сайхан зураг байна да. За энэ манай нэг бэр намайг зурсан. Зурж нэг өөр тусах. Энэ хэдэн настай үеийн зургийг чинь зурсан. Энэ одоо 21 тал байсан оюутан байсан үеийн зураг байна. Энэ курсант байна тийм. Энэ арай бас 310 усны кабин. За одоо таны унж байгаа. Одоо биш би өмнө нэг 98-аас 10 он хүртэл нисчихсэн арай бас 310 гэдэг. За өрөөл нь хаана байдгийг? Өрөөл нь одоо энэ байна тийм. За тийм байна. Нэг машины хаацны энэ байна. Хаацны энэ юм уу? Тийм. За тоорондны цаана педал гэдэг. За байгаа. Тэгэл энэ электро хэрэглүүд эдгээр болохоор нэг туслах хэрэглүүд бас ямар нэгэн байдлаар электро хэрэглэл гацах юм бол энэ туслах хэрэглүүд мэдээлэл ирнэ тий. Мэдээлэл авчиж болно. Одоо бол хөөрөх чинь гэж бодъё л доо. Одоо ингээл өрөөлөө ирчихэд хаазаа багаар татах нь байна тийм үү? Өглөө хаазаа уршин өгөхгүй одоо ингээл суугаад за чи яг зурсаа годлуулаад тавилаа энэ газаа ингээл уршин өгөөл яг
энэ одоо нэлээд удаагийн зургууд ярьж чинь хэрэглэлүүд төр чи яг тэр тодорхой хэмжээнд хүргээл нэг өсөндөө одоо машинаар нэгдүгээр араад нь хийлээ гэсэн. Тэгэл хөөрөхтөр зөв нөгөө онгоцны чигийг барьна да. Тэгээд хоёр хөлөөрөө чигээ барьна. За тэгээд нөгөө салхи хөндлөнгийн салхи байна. Тэднээс эсрэг үс нөгөө цас бараа орж байгаа юм бол шил арчигчаа арчуулна гэж ажиллуулна. Тэгэл хөөрөндөө. Тэгэл хөөрөнгөд дугаагаа хурааж аваад цаашаа явж байгаа нөгөө нэг бусад механизмуудаа хураагаад тэгэл өндөр авсарвал эшлээд орно. Автопилотоор болгоод өндөр авч явах орондоо болоод автопилот болгоод авахд бол одоо ч автоматчлалт бол сайн шүү дээ. Хөөрөлтөг бол автоматар хийхгүй болтыг хийж автоматар хийж болно. Болтыг хийж болно. Одоо кат 3 2 3 гэхэд бол ерөнхийдөө автопилотоор болтон. Гэхдээ тэр нь салхинтрий бас хязгаартай. Хүний гараар уусаас арай бага. Одоо юу гэдгийг одоо нэгэнт өндрөө авчаад ирэхэд бол ингээд 50 нисэж штэ агаарт. Тэгэхэд бол юу гэдэг автоматараа тавиад ингээд зур суугаа явж яадаг үстэй. Ер нь тийм биз дээ. Холбоогоо чагнаал холбоогоо барайл тэгээ одоо газартаа холбоо барайл тэгэл автопилотоор тавьчихвал кофего угаасаа штэ. Кофе угаасаа ууж. Тийм баг. Баярал хамгийн гол нэг холбоог сайн барьж явах хэрэгтэй. Тэгээд дээрээс нөгөө нэг одоо үйлөө сайхан л да. Гайгүй агаарч нь тогтоохон байна. Зун бол нөгөө цахилгаан том үйлнүүд бас тэр чинь байнга ажиглаж нөгөө локатор гэдэг юм та тэргээр ажиглан тэгээд цахилгаан тий. Тэр чинь тойрно. Дандаа тойрч гарна эсвэл дээгүүр нь гарна. Тэгээд тойрхон тул тэр чинь зүгээр энд үйлөө одоо ийшээ тойрчихё гэл болохгүй шүү дээ. Заавал нөгөө нэг диспетчерт хэлээд за манайх баруун талаар нь юм зүүн талаар нь тэдэн километр зайтайгаар ингэж өнгөрөө зөвшөөрөл өгөөч гэдэг. Тэгээд диспетчер зөвшөөрсөний үндсэн дээр тэр чинь тойрно. Тэр адруур тэр чинь цахилгаан төсөв мөндөр байгаа шүү дээ. Одоо тийм байгалаа шалтгааллах гэдэг юм уу? Би одоо сайн мэдэхгүй байна. Нөгөө нэг шуудын цаваа муу ш, нүүдлийн шуу муутай ингээд таардаг гэдэг нэг тийм юм байдаг. Эсвэл цахилгаан махантай байгалийн тийм тохиолдсон танд тийм явдлууд байсан уу юм ноцтой одоо тэнд нэг шийдвэр гаргаад. Яг шуу бол одоо шуу бол биш дээ. Ерөөсө шууны чинь нүүдэл бол энэ хавар их болж байгаа юм. Одоо энэ юуны Улсын баяр ч байдаг юм. Одоо ингээл өвлийн шоолны цаг хэрхэн зэрэг шууч энэ хөдлөө одоо нэг имэйлтийн зах бах ингээд ч айгүй их өдрөө. Тэгээд телевиз нэг буян тохоор орж ирнэ. Айгүй их шууны юу байдаг шүү дээ. Тийм биш үү. Тэгээ шуу бол их осолтой шүү дээ. Осолтой байх. Осолтой шуу мөргөн. Том жижиг шууныхын авар хэмжээнээс шалтгаална л да. Тэгээд том хэмжээний шуу байх юм бол хэмжээний гэмтэл учруулна. Жижиг шуу бол бага зүгээр. Жижиг шуу муу бол мөргөжсэн тохиолдол бий зүгээр. Тэгэхдээ тийм хүнд юунд бол орж байгаа юм байхгүй. Энэслэг туслах юм уу тийм хэмжээ. Тэр одоо Америкч нөгөө нэг юун дээр онгоц шууд томрол хоёр хөдөлгөөр унтраад нэг хаадсан ирээр гэдэг тэр л бууччихсан шүү дээ. Хоёр хөдөлгөөр маш осолтой. Таны үед одоо энэ 28 жилийн ерхийдөө энэ агаарт бизнес явахад юу гэдэг ноцтой бас нэг юм асуудал тулгараад тэрийг ерхийдөө та шийдвэрлээ даван туулж исэн тийм тохиолдол юу байдаг вэ танд ер нь? За уудлын сэтгэлээс гардгуу юм юу? Авралаар гайгүй зүгээр. Нэг одоо энэ 310 дээр өсчихсэн Москваас наашаага шүн өглөө одоо бүр аргагүй л да тэр чинь өглөөс энэ Монголын хэлээс цаахан Улаанбаатар руу явж ирсэн. Тэгээд Абкан гэж тэр үед Абканы юу гэж хэлсэн. Тэгээд манайх 10,100 м өндөртэй тэгээд харахгүй юм чи юу харагдахгүй жоохон үйлэнд явж ирсэн. Тэгээд нэг зооноос нөгөө зоон руу ороод би нэг шилжиж байгаа байхгүй. Тэгэл манай одоо тэр Абкан Монголын 136 дугаарнаас 10,100 м өндөртэй тэр зэгээр ирлээ гэж хэлсэн. Ойлголоо өндөр хадгалт гэж хэлж хадгалаад одоо Монголын хэл буюу тэр дарна гэдэг зэг дээр илтгэхээр л гэж байгаа. За гэл. Ерөөсөө тэр яриад дуусаад 10 минут ч болоог байсан чинь нэг онгоцтой мөргөлтөгчөө дуураад. За. Нэг тохиолдол маш их ирчлээ. Тэгэл ерөөсөө моментал хэдхэн секундын дараа нэг онгоцны тэр нэг тохиолдол систем чинь өндөр ал десент гэдэг өрлөөд нь өндөр ал тэгээд тэгэл нөгөө автолоос болгоод жоохон баруун гар тийшээ эргээл дарсан юу яхад яг нөгөө талын онгоцны улаан юмны талаар ирж байгаа шүү миний талаар. Тэгсэн яасан гэхээр зөв нөгөө бид нарыг орхоос өмнө тэр Катя Пасифик Хонконгийн
тэр компани онгоцонд Оросын диспетчер өндрөх болсон байгаа байхгүй. Тэгээ тэрийг бид нар ч хэлээгүй. Тэгээд анзаараагүй шинэ одоо нойрвчсэн. Тэгээд хоёр онгоц мөргөлж. Өсвөр би нойроогүй байсан гэж. Тэгээд тэр чинь бүр тэрээс дараа нэлээд болсон юм. Чи одоо 2000 онд юм уу? Тэгээд сүүлд нь би Оросын PSP гэж үтэй. Федеральная служба безопасности тэрлүү өөрөө юу ичээд. Би танаа энэ зоонд ийм асуудал үүссэн. Та нарын шалгаараа гэж бичиж явуулж байгаа байхгүй. Орос төгсний юу иш Оросоор очив. Тэгээ Москвад ирсэн төлөөлөгчтэй өгөөд та бүр Оросын юунд нь хөргөж өгөөч гэдэг чигсэн. Тэгээд өгсөн сүүлд нь бичиг ирсэн. Тэгээд тэр Афганы диспетчерийн 100% буруу байсан байна. Танаа гөрөөд одоо экваж баяр яг. Тэгээд тэрний дараа арын тээврийн тэрүүний ажилтан гэдэг тэмдгийг сайдаас олчихлаа. Манай хоёрдугаар нисгч бол би тэгээд аварга ачи ор атманы өтөд уцаар иржсэн унтдгаа харъя гэдэг. Юу гэдэг байгаа чи гэсэн чинь унтдаг ороо харъя гэж харуулдаг гэж нэг вайбрээр яасан чи заа манай бурхан шитгэн байна. Би ч одоо будтайгаа шитнэ. Та ер нь одоо ингээд нислэгт явахдаа мөгжрах одоо юу гэдэг ингээд бурхандаа залбираад ерөн зүрийг юу гэж залбирдаг вэ? Ингээд нислэгтэй үедээ ер нь. За одоо яг хөө ерөнхийдөө одоо нэг би дотроо бол мөнгөн цагаан хөлөг үнэл гэж залбирдаг юм да. Мөнхөх тэнгэр мөнгөн цагаан хөлөг үнэл гэж. Өршөөл гэж. Тэгээ одоо чинь нэг өсөндөө тэнгэр тэтгэж явж байна бид нарыг тий хөлөг тэтгэж явж байна. Салшгүй л дата. Тэгэхээр зэрэг энэ тэнгэр урханд бол залбирах ёстой. Энэ нэг морь байгаас энэ их төвхтэй морь юм байна. За тийм ээ зурсан. Намайг төгсч ирсэн чинь ирсээ дараа манай ээж хот орж ирээд тэгээд энэ гамданд нь хөгшин гамдангийн шилсэн сүүлд нь би очижсэн юм а одоо бол байхгүй нэг тийм олтоо хөгшин дээр очиад одоо ямаа юу ингэж нисгч болсон одоо ингэж хүмүүс аашгүй тийм үү тэгээд яасан та нэг үзэж яаж өгөө шинтер гэсэн зүгээр тэр онгоцондоо сайн залбирч өгөө тэр хөшөөлөө тэгээд энэ морийг зурж өгсөн. Тэгээд их шүтчих. Тэгээд эр үнч одоо морины би ч одоо багтаа бас сурдан морь унжсэн л дээ. Тэгээд би ч өөрөө бие жижигтэй. Олон жил болсон байна шүү дээ. Аваас нэг хэдэн жил болсон тэгээд их төрөв мөрөө авч гайхуулж ирсэн бол байхгүй. Тэгээд ахаа басч. Тэгмээр унжсэн. За энэ одоо миний жоохны нэгдүгээр ангийн зураг байна. Энэ тэр манай гэрүүлийн хүний бас бүр жоохон байсан үеийн зураг байна. Нэгдүгээр ангид хөрхөн байдсан бас гэлдээсэн. Байсан байна. Энэ үедээ бол хизээш тэнгэрээр дүүлнэс нь түмэн олныг мөрөө төрч биш. Тэгээд тэр намайг 5 дугаар ангид байхдаа нүд манай сумд А2 ногоон онгоц суугаад манай сум чинь онгоц цацаа ногоон тий манай сумын төвийн урттай нэг сургуулаа хичээл хаяад бид нар чи зугаараа гүйж үзэж явж онгоц үз гайхаад ирсэн. Тэгээд сүүлд нь тэр онгоцоор өсчихсэн дорж утуугээд сүүлд би төгсч ирчээд 2 дугаар нисчээр нисчихсэн тэр ах одоо ч байгаа дорж утуугээд ах байт юм да манай сумд нисчихсэн л сайхан дурсалтай тийм байна. Одоо яах гэх тийм юм байна. Шаарны хүмүүстээс хэлсэн. Нислэгт явж байгаад та нар одоо тусгай хоол идэх үү? Эсвэл зочигчтой адилхан хоол идэх үү? Тусны хоолтой экваж хоол гэж тустай байдаг шүү. Тэгээд экваж хоолтой хоёр нисгч шүү дээ. За 50 ч ингээд өнөөдөр манай төрөө ирж байгаа хоёрхан л явна шүү дээ. Хоёр нисгчийн хоол өөр байна. Яагаад? Хордлого шүүд яг хоёулаа хордлого аваад тэг тулхай байлвал тийм учраас хоёр нисгчийн хоол тустай байдаг. Тустай өөр хоол орж ирнэ. Ерөнхийдөө одоо яг манайхаа их ч одоо нэгэнд нь шалан нуруу байлаа гэхэд нэгэнд нь хуйшуурч явах юм уу тийм ээ. За байлангүй энэ Японы солонгос центр бол бүр нарийн шүү. Бүр тэр одоо капитан форс офицер гэдэг бүр юун дээр бичсэн авчир. Тустай өөр. Яг тэгвэл тэр ямар нэгэн байдлаар одоо тэр хордлого нэ тэр юм болохгүй тул тэгж яг таны л ажил
Одоо зүгээр нислэггүй үедээ ерэн зүгээр цагийг нь хэрхэн өнгөрөөдөг юм одоо ер нь. Сонин штэ хүн аадаг хүн ажиллаа амьдрал те. Яг хөө нислэггүй тэгэл газар дээр буугаад гэдэг ааш таач ирээсөө. юу шүү дээ. Ерөнхийдөө яг амралт юм их тавнгөрөөд юм дөө. Яг хоо яг ном шүү одоо шихын шахтал баргын зурагтынхаа удирдлагатай ноцтолхон их болчихсон юм та. Ингэсэн да. Тэрээс тэгтээ шүү дээ. Та аялаа зугаалаад байдаг юм да. Ерөнхийдөө. Зон болоо бид нар ч нэг ажил ихтэй байдаг. Нислэгтэй зөвхөн 100 амарч чаддаг. Тэр тавдаа үйлдвэл яг хаяа нэг салхи машин гарахаа талбар гэдэг л хаврын дөө хаврын. Одоо баг зоолохоос төвшөөд үлдээ юм бол энэ олон орноор яваад чинь баг тий. Олон орноор яваад дээ таач одоо. За ер нь олон шүү. Одоо 30 гарсан багш одоо өнгөрсөн жил ихт Америкт онгоц сүргэж гисэн. Манай нэг ашиглаж байсан онгоц тийш н тэр Америкийн яг уршаа Мексик тал руугаа тэр Нью Мехико Сити гэдэг тэнд нэг онгоц тэнд нэрээ тэр нэг хуучин онгоцуудыг дандаа юу яадаг юм. За хаалч өрлөө тэнд өнгөрсөн жил хүргэж гисэн. Тэгэхээр бид нар чинь яаж явдаг хүмүүс Этопс гэдэг юм байхгүйс. Этопс гэдэг нь болохоор шууд далаа дээгүүр арай товчхон замаар явдаг байхгүй. Одоо л маань хавцсан тийм ирэх. Хуучин бил байхгүйс. Тэгэхээр тэрийг бид нар яаж явдаг хүмүүс нэг далаахын эрэг дагуу одоо хамгийн ямар нэгэн байдлаар нэг хөдөлгөөр унтрлаа гэхэд 60 минутын дотор тэр газар очиод буух аэродромтой байхаар л тэгэл хоошоо гараад одоо энэ донтын хордлоор гараад Ирхүүгээс зүүн талаар явсаар байгаа. Тэгээ Якути зүүн талаар гараад Магадоноос тэгэл нэг Аляскаас Канадын зүүн эргийг дагуу явсаар байгаа. Тэгэл Сиэтлээс уршаа яваад тэгэл замдаа тэр Анкораж дүүснийг сумлж байгаа. Нийтдээ тэр чинь 17 цагийн нислэг болж байлаа шүү. 2 экваж болсон манай Батэрд нөх шүү дээр. За сайн хоолоо идэ. За бооц. Боосон хүн. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За. Тэгвэл Энэ одоо уламжилж ирсэн хөөргөө та энэ сүүлд өөрөө авсан. Сүүлд авсан. Тэгтээ наад чинь бас намайг жоохон багт манай баригадын дарга ерөөс одоо сум баг баригад гэж байлаа шүү дээ. Манайх манай аавч тэр 3 дугаар баригад гэж байсан. Тэр манай баригадын дарга дор чулам гэж хүн байсан. Одоо бурхан болцсоо. Тэгээд тэр хүний хөргийн байлаа. Тэгээ хүүхэд нь энэ хот руу харахуд өгсөн хот руу зарцсан байсан юм байна. Тэгээд хот руу зарахтаа яг тэр манай хадам ах авцсан байсан. Аваагийн ах. Тэгээд аваагийн ахаас энэ хөргийг одолж авсан. Тийм бас яг манаас нутгийн хөрг юм. Тийм уг гарлыг мэдхгүй. Тэгээд тэр хүүхдийн сүлд нь харин нэгжсэн та авцсан юм шүү дээ. Аавын хөргийг харин сайн өндөрчтэй гэдэг жисэн тийм хөөрх юм зэхэр тийм байна хашаа тий хашаа юм байна лээ хөөрхийн болгоон бол яг л тий би ерөөсөө тэр авснаар нь ерөөсөө өөрчлөөгүй тэр чигээрээ л би өнө хөөрхтэй бас тий хөөрг нөө барихгүй барихаар марчаад барьц сурахгүй харин тэгж байгаа тэгээ энэ ч одоо цагаан сараар л нэг яах юм та тэгээ би бас жоохон хөөрг сонирхдаг шүү сая энэ зөө явж байгаа бас нэг цахан халтар манаас одоо ер нь манай Монголын нисгэгч нарыг үнэхээр ур чадвар сайтай гэж ярьдаг. Одоо юу гэдэг утаатай, цагаагаар бороотой, устай, цастай манамтай байхад энэ боожл байдаг. Тэрийг нөгөө талаас нь бодохоор гэх юм ур чадвар ихээс илүүгүй юм зоригтой хүмүүс юм а гэж бодох. Бас өөр нөгөө талаас нь бодохоор гэх юм хариуцлагагүй хүмүүс юм а. Бусад тэр Корены те Чайна хэрэг тэр буцаад явчаад байхад манайхын яагаад тэ зориулаа буугаад идэв гэж бодох. Нөгөө талаас бас бахарах юмгүй юм уу? Янзын залгинууд юм аа нэрээ тийм баг үжигдэх орчин тийм хязгаарлагч бол буучих юм аа гэж. Үгүй энэ зөв хүмүүс буруу ойлголт байгаа даа. За. Тэр бид чинь нэг яг
Дөрвөн журам баригдсан шүү дээ. Яг л тэр дөрвөн журмыг дагаж мөрдөнө. Нэгдүгээр дөрвөн журам бол тэр одоо компани байна. Хоёрдугаар одоо нэг агаар хөлөг үйлдвэрлэгч чинь одоо шилбэл одоо энэ бидний ном гэгч одоо миний новч нь бол одоо мундаг шүү дээ. Ямтай хальт үзүүлэхэд. За тийм. Энэ одоо бидний ном байна л да. Тэгээ энэ ном дээр одоо яг тэр хязгаарууд чинь бичиж байгаа байхгүй юу? Жишээлбэл тэр бороотой салхитай гэдэг юм бол одоо яг энэ дээр чи тэдэл тийм салхинд л бууж бол. Тэрнээс илүү гоох юм бол би ч бас таамдах хүмүүстэй тэр өөртөө чадвар. Тэгэхээр зэрэг энэ мөнгө огсор би толгойлж миний мэрэгжлийн үнэлтийг иргэний засгийн ерөнхий газар хурааш шүү дээ. Та тэрнээс давсан хязгаараа давсан нөхцөл дуулаа гэдэг. Энэ дээр энэ хязгаарыг бичсэн. Тэгээ яагаад энэ буугаад байдг уу энэ тэрэгээ тэгтэр зэрэг тэр нь ийм байдгийг. Бид яг хязгаарт нь бууд. Тухайн агаарын хөлөг одоо манай агаарын хөлөг жишээлбэл бол Кореарын буюу Хятадын одоо агаарын хөлгүүд бол арын салхин 5 м/сек. Манайх бол 7.5 байдаг. Тэр яг хөхтөл зэрэг Boeing компаниас дэвшөөрөл авдаг. Одоо манай аэродром юм хүнд ийм учраас энэ хязгаарыг арай ихсэж өгнүүгээд тодорхой хэмжээний дэвшөөрөл мөнгө төлөөд дэвшөөрлөө тэр үзүүлэлт нэмэгдүүлээд одоо 10 ноц гэхэд 15 ноц 5 ноц гэдэг чинь их юм баггүй 2.5 м/сек. Тэгэхээр зэрэг бид буучаад Турк шинтэр яг нөгөө агаарын хөлгийнхаа нөгөө баригдээд хүчин чадалтай баригдаад. Тэр хязгаарт нь баригдаад баггүй хүчин чадал биш хязгаарт нь. Тэгэхээр зэрэг тэрээс одоо Монголын нисгчнэр тэр үнэхээр одоо бүр тэр илүү мундаг даа биш эсвэл бүр илүү мангар тэнэгдээ биш тийм ээ. Бас өөрийнхөө орны Улаанбаатарын онцлог тохиолдолд бид нар тэр салхиныхаа нөлөөллийг тэгж ихсгэж авсан. Дээрээс нь одоо энэ чинь манай Улаанбаатарын утаа гэж маа болж шүү дээ. Тийм. Тэр шаламжтай. За мач одоо ингээл өглөөдөө Берлин энтрээс ирэхэд бол ер нь тэгтээ манай аэродромын нэг хязгаарлал 1600 м. За Улаанбаатарын утаа бол нэг 2000 м хүртэл болчих жоо алсын барааны харагдсан. Тэгэхээр 1600-аас доош орох юм бол бид нар бууж болохгүй. Бас нэг тийм онцлогтой. Тэгээд тухайн улсын одоо тэр нисгч нарын тэр нэг минимум гэж ярьдаг тэр хязгаарлалт нь бас өөр байж болно. Тэрэнд бол янз бүрийн шалтгаан. Тэрнээс яг тэр Кореаныч байна уу, Туркч байна уу, Монголч байна уу нисгч нар тэр агаарын хөлгийн хязгаарлалт тухайн өөрийн хувийн компаниудын хязгаарлалт. Компаниуд бас хязгаарлалт. Жишээлбэл шинэ дөнгөж онгоцны дарга болсон нисгчд гэдэг юм уу шинэ 2 дугаар бас гэх юм бол хөндлөнгийн салхин төөрөлт үлдэх хүртэл хязгаар бий болоод. Тэдэн метр секундээс илүү хөндлөнгийн салхитай байхад төөрөлт үлдэж болохгүй. Тэгэхээр зөвхөн онгоцны дарга өөрөө хойрноо. Тэгээд энийг яагаад ингэж энэ дүрм журмаар зогсуулсан хөлтөө зэрэг энэ бүхэн чинь нөгөө нэг энэ тэнд одоо ингээл энэ номууд дөнгөж сая одоо би шинэ ном эдгээр хоногийн өмнө авчаа. Одоо сар болгон юм уу эсвэл бүр одоо хаагч байж байна. Эргэж ингээд юм хуудсууд ирнэ. Энд дээр ганцхан үгэл өөрчлөлт энэ хуудсыг бүх эдийн өөрчлөлт энэ Boeing 767 гэдэг агаарын хөлгийг одоо нисэж байгаа бүх авиа компаниуд тарааж байна. Тэр авиа компаниуд нь бүх нисгчдээр одоо яг нисэж байгаа бүх нисгч нартаа тарааж байна. Тийм ээ, нарийн. Тэгээд тэрийг өөрчлөлөө тэрийг судалж явах хэрэгтэй. Та бол одоо юу гэдэг энэ 28 жилийн 2 жил нь баг тийм агаарт өнгөрүүлсэн байна. Тэгсэн байна. Чи баггүй хугацаа штэ. Тий. Тэгэхээр ерөн зургийн агаарт явхад бие нөлөөлөх, сөрөг нөлөөлөл юм уу одоо ажил мэргэжлийн тий одоо нэг мэргэжлийн өвчин гэдэг шиг тиймэрхүү ямар үр дагавар байдаг вэ? Агаарт явдаг хүний. За ерөнхийдөө бид нар ч нэг ихэвчлэн хүчилтөрөгчийн дутагдлыг их орж явдаг юм шүү. Явдаг юм. За тийм баг. Ягаад гэвэл энэ чинь нэг одоо өндөр ууланд авирдаг гимлаа яг ч одоо өсөлтөрчийн масклэр гэж бид нар чинь голдол 10,000-аас дээш өндөрт явж шүү дээ. Тэгэхдээ орчин үеийн агаарын хөлгүүд бол нэг дотор битүүжил бол маш сайтай л дээ. За тэр ойлгомжтой. Маш сайн болчихсон. Бас дуу чимээний хувьд баг. Гэтэ яг ерөнхийдөө бол тэр хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалсан тийм одоо дээрээс нэг байнга сууж ажиллаж тэрнээс шалтгаалсан бас эмгэг хөөч бол бас нийцэд бол илэрхгүй их баталгаа байхгүй. Гэхдээ яг одоо нэг байнга ингээл үзүүлээ шануулаад яг тухайн үед нь арга
боломжоо аваад байдаг учраас энэ дэр бол нэг гайгүй. Танай зэ. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. Хүрээдрөө. Хайра, танаа цаг уу да. Юу гэнэ? Та ч одоо тэгээ ач мачтай явах засдгүй юм. Ва засна. Засна. Ачиг ирэхээр засах гэдэг. Өөртөө цуг засах гэдэг. Өөртөө цуг. За. Энэ шампаас шинэ жилийн орой та гэрээгээ ирэхээр шинэ жилийн орой задлаарай. Ямар гоё алтан. Тийм Монгол төлөвлөсөн шампаас чацаргантай. Өөзөө. 24 каратын алттай. Батрын залхаар ингээ алт хөвж байгаа. Оо тийм үү. Алт шүүгээд авчихлах уу? Шүүгээд авч болно. Тийш тэ шүүж авч болно та. За. Сайхан маарал тавьж байгаа шүүчихгүй юу? Хондороо ихтэй хондгоны хамсар дээр ирэхдээ маарлаа тавьж байгаа шүүчиж болно. За тэгээ. Тэгээ Японд руу экспортонд гарч байгаа юм. Монголчууд ийм мундаг болсон. Шинэ жилээр шампанс авах шаардлагагүй болчихж байгаа юм байна. Тэглээ. Ерөнхийдөө. За, туулда. Манай туул хааны. Туул байгаа наашир байна. Туулаш гэдэг активиа гэдэг. Тарг. Одоо чи эмч хүм сайн мэдж байгаа байлгүй дээ одоо. Хүний биед ашигтай бактерийг агуулсан. Дархлаа сайжруулна. Ходоод гидсний ивийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Чи тэгээд юуг нь анчаараа чи эмч хүм мэдж байгаа шүү дээ ерөөсөө тий. Тэгээд гидсний хий дүүрэлт мөргөлтийг бүгдийг зохицуулах. Ийм мундаг тариг байгаа. Өдөрт 2-ыг уух гэсэн шүү. 2-ыг юм багаар бодоход олонч бүгдийг нэг дор болчих болно. Тэгээд дүүдэг гэрээ. Ганцаар болчих. Дүүгээр хойдоо сая өнөдөр оогсон. Жимс өгсөн чинь тэрийг итгэхгүй цүнхэндээ анидаа очигно гэж юм гинэ. Эч амьдтай дүүдэөр. Тэгээд дүүн тэгж юм. Анидаа очигно гэж цүнхрүүгээ эмээ цүнхрүү эцсэн гэсэн. Тийм бай. За. Тодмын яг нэг хураач. За цагаараа болсон байна. Маргааш үл хэдэн цагт тусдгийг? Та энэ маргааш үл нислэггүй. Маргааш нислэггүй амар. Өглөө гэхдээ одоо нэг их тусаараа сувчдах юм. Өглөө хаяа их сэрчээд байт юм. Тэгээ ерөнхийдөө сэрчээд босоод босож унтнаа бас. Тэгээ та нөхдөд ажил юм. Бол одоо надад бол маргааш ажил амарх. Нөгөөдөр үстэхтэй. Сүүл. Нөгөөдөр очиж ачиг авчирна. Боинг 767-оор өвөө ачиг авчих хүн шүү дээ. Тийм. Солонгосоор ажиж Боинг 767-оор нисэх шимгөөчөр ачиг авч явна. Одоо чи яваад 2-3 сар болох ч байгаа чинь самдан явах гэж байгаа юм байна. Ер нь яг одоо ингээд нисгэж хүнийхээ ерөөхдөө хариуцлага, аз жаргал одоо ингээд жаргал зовлог зүгээр ер нь та хувьдаа ингээд нисч явж явах та тэр 10,000 метрийн өндөрт ардаа 200 гаруй хүмүүсийг тээвэрлээд явж явах та ер нь зүгээр нисгэж хүнийхээ зовлон жаргалыг ер нь ингээд нэг өгүүлбэрт багтаагаад бодохтой юу гэж боддог вэ ер нь? За жаргал нь гэх юм бол хүн үйлчлэх юм да тийм. Хүний хурдан шуурхаа тэр хөрийг гисэн газар нь хөргөж байна. Тийм. За дээрх нь одоо энэ миний одоо 28 жил болчихлоо миний нэг бас нэг кап. Ер нь одоо нэг жижиг хэмжээний ханаа төрчихт нэслэгэндээ өвчлөлөөр тэгэд зөвлөлчдөг шүү дээ. Би одоо ханаа төрлөөд антибиотик өрөөсөө за зовлон гэх юм бол гайгүй шүү. Бас яах вэ? Мэдээж одоо ингээл цаг агаарын хүндрэлтэй нөхцөл нэтрэгээл юм би хань би. Тэрийг бол нэг бид нар чинь байнга дадлага юу хийж яадаг дөнгөж насаараа сурдаг юм шүү дээ. За цагаараа болсон байна. Унтаж амрыг тааж бас нисгээс ирсэн хүн амрах хэрэгтэй. Би энэ бөөдгөр ингээл мишаг гэдэг юм. Оо яасан ч болно. Тэг идэх үү? Юу мишаг дэлгэл унтчих тий. Юурээс юуртээс орохгүй. Өглөө тэгвэл эцэл босъё тий. Тэгээд тий. За. Сайхан амраарай. Тэгээ сайхан амраарай. $28 жилийг мөнгөн цагаан хүлгэж болоодож агаарын тээвэрт амьдралаа зориулж мөнгөн цагаан хөлгөө шүтэж бас хөх тэнгэрээ бас харагдаж явсан мөх очрох гэх энэ хэсэг чахыг ахын хонжино. Тэгээд мөх очрох бол одоо бол Miat компани Boeing 767 гэх Монголд байгаа хамгийн том хоёр онгоц
бол 257 хүний судалтай энэ онгоцыг жолооддог ийм нисгэгч хүн. Эрэгтэй хүүхэд бүр багадаар нисгэж болохыг бас хүсдэг. Энэ хариуцлагатай, энэ үүрэгтэй, энэ бас бахтам сайхан мэржлийг эзэмшиж яваа. Бас энэ тээвэрт бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж яваа ийм хүн байна. Би онгоцонд суугаад нисэхдээ газраас хөөрөөд 10,000 метрийн өндөрт очихдоо ерөөсөө өөрийнхөө хувь зяанд найддаг. Хинч надад туслахгүй юм шиг хэрвээ магадгүй аваар асуулт тохиолдвол миний хувь зяа шийдэх байх гэж боддог. Харин мөнх хажраахынд ирж чоноод ярилцаж суухдаа хувь заяанд ихэс илүүгээр энэ хариуцлагатай ажлыг хийдэг энэ нисгэгч жолооч нартай итгэх ёстой байна гэдгийг ойлголоо. Энэ онгоцны жолооч нисгэгч гэдэг бол олон хүний амийг тээж яваа, бас олон хүний ажлын бас ар гэрийг хүмүүсийг бас учруулдаг, маш урхаагаар уулзуулдаг ийм бас бахтам сайхан мэргэжилтэй ийм хүн байна. Тэгээд маргааш өглөөдөө бол амна гэж байгаа. Нөгөөдөр ачига Boeing 767 гэдэг энэ онгоцоор ачига Сөүлээс Инчанаас очиж авна гэж байгаа юм. Үнэхээр бахтам сайхан, хувь заяанд итгэхээс илүүгээр энэ хариуцлагатай мэргэжилтэй эзэн болсон энэ хүмүүстэй бид итгэх ёстой. Одоо ингээд дундаж амраа да. Сайхан байна. Сайхан амарсан уу гэж байна. Сайхан амарлаа. Үгүй. Өчигдөө ер нь зүгээр дэлхий дээр таад олон газар ингээл очижсэн баг. Хамгийн одоо юу гэдэг онгоц байгаа ингээд хөөрөхөд буухад хамгийн одоо тухтай гэх юм уу тийм онгоцны буудлын ер нь аль ус их бай. Солонгос шүү. Солонгос Сөүлийн Инчон аэропорт бол ийм ондог шүү. Тэрээс одоо тэгэл одоо бид нар ч нөөцөд ингээл дэсэл буугаал хөөрөл юу яа тийм ээ. Тэгэхэд бол Сөүлийн Инчоны буудлын бол ерөөсөө одоо тэр онгоцнуудыг өдөрдөж байгаа энэ бол ерөөсөн ондог шүү дээ. Миний зүгээр сонсоод байгаагаар бид нар ч бас онгоц могцны гадныхан төрөслөлөд өгдөг шүү. Тий. Бүр одоо экипаж одоо багийнхан тэнд бүр төрөсөлт юм шүү. Ерөөсөө бүтэн багаараа явчихдаг. Одоо нисгчнаар үйлчлэгч, инженер техникийн ажилчид, манай инженер техникийн ч манай мятах бол мундаг шүү. Одоо манай инженерч одоогийн байдлаар нь хэдэн онгоц гадны онгоцууд солонгосын онгоцууд манай дээр засуулж байна. Өөд. Тайландыг засуулж байна. Оросууд засуулж байна гэж онгоцоо. Одоо бүр хүн дэлгүүрийн үйлчлэг шүү дээ. Чи одоо хүний салгаа бүгдийг нь үзэн манай инженерч тийм хэмжээнд төрсөн шүү дээ. Тэгээд одоо тэр чинь нэг онгоц засварлахад бол нэлээх мөнгө олж байгаа байх шүү. Сайн байна. Тийм тэгээ одоо тэр чинь нэг мятын лус хөгжилт хэрэгтэй шүү дээ тийм. Тэгээ нахаж одоо тийм үсэх манай нэг аюулгүй байдалч маш өндөр түвшинд байгаад бас манай инженерүүд их холбоотой байгаа шүү дээ. Өчтөө тарих орж ер нь Чингис хаан сүүлдэр бууж ихэд за тийм таны нэг форум биш үү тийм. Форум чинь үдэж болох уу? Таныхад одоо чинь цол мол одоо юу гэдэг капитан. Тас одоо капитан шүү дээ. Тий. Капитан тийм жоо ялгаатай хувцас өндөр байгаа үстэй ер нь бол. Байна. Капитан чинь 4 зур багтай. Хуучин манайх чинь 88 он хүртэл бол иргэний байсан шүү дээ. Энэ биш цэргийн байсан шүү дээ. Цэргийн. Бүр одоо хошууч Ахмад дэд хурмаа байсан. Тий. 88 онд энгийн шилжээд энгийн шилжих дээр зэрэг юу яасан бэ? Одоо ийм формтой болоод. За тэгээд энэ формыг бол тэр ерөөсөө бүхэл хүн за бараг л тэр аэродром дээр гүйж байгаа нь хоол өмсөг байхдаа тэгээд тэгээс үлд нь одоо бол зөвхөн нисгчнэр л байна. А 4 дураас болох тэр зэрэг онгоцны дарга. 4 дураас бол 2 дугаар нисгч. 2 дугаар нисгч. Тэгээд энэ хувцас чи бас онцлогтой. Зүгээр нэг хувцас байдаг шүү дээ. За. Одоо бид нэг энгийн нэг дуртай үйлдвэрээр очиж хэлэхгүй. Энд ч нэг галт шатахгүй материал байх хэрэгтэй.
манайхан германд хийлэгдэх юм да ерөнхийдөө. Тийм баха, тийм баха. Тий. Яа энэ. Энэ дэг формагийн германд хийлэгдэх гэж герман чанар. Герман одоо энэ дархлаа сайжруулна. За. Тэгээд цаашдаа эсийн төвшөндөө бол хор тавдрыг эсрэг бас сэргийлэх үүдэл. За яа сэргийлэх юм тэгээ. Одоо ингээл наач витамин учраас та тэгэхээр өдөртөө дуугаад байх юм да. За. Тийм витамин учраас тийм. Одоо нэг хаяа нэг бүхний дадлогыг ингээд нэг трезорыг жилд нэг Америк явдаг байхгүй. Тэгээд тэндээс одоо нэг бах битний авчирт. Тэгэл байхгүй шүү. Уучих. Нууд гэж байгаа тэгэл. Энэ тийм эргээд хоолой нэг хүлхэмл. За. Ганг гэдэг үс шүү дээ, тий. Тэгээ ер нь ганг үсийг ер нь германчууд маань ингээ германчууд хизээ гэсэн үг. Ер нь бол та одоо ингээ нислэгт явах та. Ер нь бол сэтгэл зүйн хувьд ч за бүр цаашаад гэр бүлийн хувьд ч сэтгэл санааг тайван байх хэрэгтэй шүү дээ. Тий. Түүнээс одоо юу гэдэг нь хөвтэй амьдрал юм чинь нэг үйл ажилдаа гарахад гэр бүлтэйгээ ам мөрийгаад гарахад бас их тохгүй шүү дээ мэдээж тэр олон хүний амьдсыг авч явж байгаа. Төрчин зүйлсээ болохгүй байна. Одоо би ч одоо Бангладеш гээд түрүүсээр явж байлаа 3 сар школ явж байлаа ахаал дараа нь явж байлсан тэгээд сургалт энтергээл одоо арчсан санаа зовхон үндэ алга. Одоо манай ханчин болов ерөөсөө энд бол нэг гэртарж юм гадаа гарч ирэх чээ тэгэл бүхнийг зогсоолчдаг. Тэр за биний үүрэг бол ерөнхийдөө тэнийг цалинг авчиж гэж байгаа юм. Сэтгэл санааг тайван. Тэгэл ерөөсө гэрлүү бол одоо ямар тийм одоо яачих хийчих бол ханаа том хөрчих бол гэж яах юм байхгүй одоо ханаа том хөрлөх юм бол ач мач ч юм уу хүүхдүүд ч юм манай ууч юм бол ер нь за удлаалсууд муухай хэмцээс дээр шүү. Тэр гэж гол дээ. Тэр нь дотор аргалчин да. Энэ болохоор жуус шүүс Монгол хүсэл цэцэргэн айс нэрс энэ ингээд том савлгаатай байна. Ачаагаа ирэхээс сайхан та ч одоос гадар явж байгаа гадаад нутгаар явж байгаад ирсэн дахлааж байгаа солирсон байж мэдэн шүү. Тэгэхээр одоо ирэхээр айс нэрс цэцэргэн нөх хэрэгтэй. Тэгээ орны эрүүл хүнс шүү дээ. Тэгээд ийднэгээд манай цэцэргэнүүд нөгөө эрүүл хөрсөн дургж байгаа тийм ээ. Тийм. Хамгийн гол нь тарай бордоо хариулахгүй шүү дээ. Манай нэг туслангийн хаашаа цэцэргэн тарьдаг. За. Тэгэд ерөнхийдөө нэг 10 хэлийг бол авчих шүү. За. Тэгээд хахад хөлдөвчтэй хийгээд төлдөөчтийн тэгээд хараад хашаанд орж байгаас чи ялгаад цэцэргэн нэрсэн гэсэн. Ир шоосон тодорхой энэ одоо манай мятын маркны юм гайс сүлгөө. За энэ миний 767 гэдэг агаар хэлгээд ингэрийн тэмдэг юмтай. За хүүхдтэй байсан. Нэг баянгийн юун дээр дэлгүүртэн байдаг. Тэгэл тэгээд ийм тэмдэг ингэрийн тэмдэг. За ингээд баярлаа хаа. Ажлын маш их өндөр амжилт хүсье. Олон хүнд бас тус нэмэр явуулж одоо танаа өтрүүлгийсэн би нэг өрхөний хавдахтай эмэгтэй дээр очиж яагаал. Тэгэл их үзтiin л да. Тэгээд бус төр чинь хүнд их тустай. Тэгвэл манайхан ч бас одоо дээгүүр доогоор хаяа хэрэлдээд байгаа байх юм. Тэгтээ бас яг нэмэрхэн үзэгдэж айгүй их ингээл хүнд чинь сэтгэл нэмзэглээл тийм ээ гэр оронгоос эхлээл маш их туслах юм шүү дээ. Тэр бол мундаг нэвтрүүлэг ус юм шүү. За цаагаа очиж тэгээд одоо дөр ингээ мортё да. За. Тий. За цаагаа энэ юм дээ. Өмнөд. Жаахан төвхөд алчгүй юу дээ. Гэдэг. Дараагийн дугаар танаад ерөөсөө мөхжрахаа ханаасанд баярлаа. За зүгээр одоо жаахан гэрүүлийн хүн байхгүй жаахан тухгүй байсан бол зүгээр яалаа гэж. Сайхан зөндөө сайхан ярьлаа.